За нийслэл дүүргийн засаг даргын захирамжуудын хүрээнд сонгон найрхан дүүрэгт нийтийн эзэмшлийн годамж зам талбайд байршуулсан түүцнүүдийг нүүлгэх үйл ажиллагаа явуулж байна. За бид нар одоо яг сонгон найрхан дүүргийн 29-р хорооны нутгийг дэвсгэр сүүлчмдийн үйлдвэрийн урдталд байршиж байгаа түүцнүүд дээр ажиллаж байна. За энд байгаа түүцний эзэдтэй бас бид нар харилцан тохиролцоод түүцнүүдийг ингээд нүүлгэх үйл ажиллагаа явуулж байна. Мөн одоо сая 5 шар дээр байршиж байгаа түүцнүүдийг нүүлгэх үйл ажиллагаа явуулсан. Одоо ингээд бид нар 1-р орлын 12, 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байгаа түүцнүүдийг нүүлгэх үйл ажиллагаа ингээд өнөөдөртөө өрнөд дуусгах юм аа. Эхнийх нь бол одоо энэ төр засгаас авж байгаа арга хэмжээнд бол хуулийн дагуу нэг бол хүлээн зөвшөөрөөд тэгээд нэгэнд бол төрөөс зөвшөөрөөд нэг ажлын байр бас санал болгосон ургуу хасаа хайгуу. Тийм болохоор бол би тэр эсэргүүцэхгүйгээр тэр санал болгосон одоо юунд хуулийн дагуу ажлын байртай болоод ингээл орондоо. Урд нь бол хэд удаагийн нэг уулзалт зөвлөгөө өгч те юу яагаад хэлсэн нөгөө шаардлага дагуу сонгуульт Монголд хийгээд ингээд явж байгаа. Тэгээд хэд хэдэн ажлын байрны санал манал өгч байгаа. Тэгээд энэ чинь зөвшөөрсөөр шууд хүч төргийлж бол ачаагүй манай дүүрэг бол тийм.